Сайн байцгаана уу. Friends 369 клубын техник шинжээч ярилж ирсэн Сэргөө байна. За тэгээд өнөөдөр мэдээж 7 өнөхийн эхний өдрийнхээ анализыг гэдэл мэдээж ойлгомжтой оруулна. За тэгээд хэдүүлэнгийнх нь өнөөдөр харж байгаагаар нэгд өдөр чи бас бүр мэдээтэй эхэлж байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь одоо харж байгаагаар за нэг Европ төр тийм очоод бүгдэлтэй мэдээг бол нэг. За тэгээд 11 цагаас хэдүүлэнгийн чинь орой 11 цагаас ISM Manufacturing PMI байгаа юм байна. ISM Manufacturing Prices байгаа юм байна. За ерөнхий өнөөдрийн гол хоёр мэдээ бол энэ хоёр мэдээ л байгаа юм байна. За тэгээд Construction Spending бол нэг тийм амар утгатай мэдээ бол байхгүй. Гэхдээ мэдээний үзүүлэлтээр ер нь шинжээчдийн дүгнэлтээр бол нэг тийм амар зөрүүдэг гарна гэсэн юм байхгүй учраас хэдүүлэнгийнх нь анхаарал бол өнөөдөр бол нэг тийм амар савлгаат өдөр байхгүй гэж та болж бас болохоор байна шүү. Мэдээж ойлгомжтой 7 хоногийн нэгдэх өдөр болгоно гэх тийм амар том мэдээнүүд бас гараад дээдгүү. Тэгэхээр хэдүүлээ ер нь анхаарах нь байна. За тэгээ маргаашнаас эхлээд мэдээж Jolts Job Openings гэд мэдээд байна. 3 дахь өдөр ADP Non-Farm Changeтэй юм байна. Employment Changeтэй юм байна. ISM Service PMI байгаа юм байна. За тэгээд Finance Service PMI, ISM Service PMI за мэдээж 3 дахь өдөр эхэлж өгөхөд ойлын мэдээтэй. За тэгээд өмнөх уг нь 1.8 гарсан шүү дээ. Гасах 1.8 бил гарсан шүү дээ. За тэгээд 4 дахь өдөр unemployment claims-тэй байгаа юм байна. За тэгээд тэгсэн чинь биш шүү дээ. 3 дахь өдрийн шөнө 4 дахь өдрийн өглөө 2 цаг 45 минутанд шөнийн гэсэн үг шүү дээ. Fed Chair Powell манай Powell үг хэлээ. Powell одоо юу гэж үг хэлэх юм баг. Мөрчөөс хэдүүлээ судлах нь байна. За тэгээд non-farmтай 5 дахь өдөр мэдээж non-farmтай яг мэдээ сарын эхний non-farm гарч шүү дээ. За тэгээд average hourly earnings гарах юм байна. ADP non-farm employment change unemployment rate гарах юм байна. Ажлын түвшин гарах нь. За тэгээд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар бас тодорхой хэмжээнд нэрээ шин сарын мэд манайхаа. Шин сарын мэд шин 7 хоног. За тэгээд мэдээж мэдээнүүдийн нэг юм ач холбогдол өгөх нь байна. За тэгээд энэ 7 хоног бол манайхан бол нэг тийм амар савлаа өндөртэй 7 хоног байхгүй байх гэж бас хүмүүс бодож байгаа. Гэхдээ энэ 7 хоног бас л хөөрхөн савлаатай байх 7 хоног байх үнэхээр магадaltaй харагддаг байна шүү. Сүр мэдээнүүдийн одоо хүмүүсийн ярьж гарч байгаас техник шинжилтийн эсвэл судлаачдын дүгнэлтээр бол ерөнхийдөө энэ 7 хоног бас хөөрхөн савлаатай байж болохоор 7 хоног болж харагдаж байгаа. Тэгэхээр манайхан анхаараарай гэсэн ярьцгаая. За тэгээ мэдээж сурсан хэмжээгээр мэдээж чарт руу орно. За тэгээд хэдүүлэнгийнх нь харж байгаа хамгийн түрүүнд өнөөдөр хэдүүлээ. Долларын индексээс эхэлнэ. Долларын индекс бол яалтчгүй угаасаа дээр хандсан байна гэж яриад байсан. Нэг орж ирээд энэ чинь бүр яалаа. Нэг орж ирээд тэгээд угаасаа ханчлаа да энэс цаашгаа ингэж явандаа гэж ерөнхийд зургаараа бол ороод ирчихсэн байна. За тэгээд 100 дээр мэдээж хуурд авч 108-ыг одоохондоо бас сэтэлж чаддаг байх шүү. Тэгэхээр хэдүүлээ энэ 14. За тэгээд энэс тоошхоо явах юм бол ингэж яваад өгөн дөө гэх юм амар. За эхний цэг бол 94.1. За тэгээд дээшгээ сэтэлэх юм бол мэдээж буцаад нэг ийшээгээ ирж нэг шал тэгээд үгүйсээ ярьжсэн. Тэр зургаа бол мэдээж юм байна. За тэгээд энийг сэтэлчих юм бол ерөн дээшгээ нэг өсөх магадлал байгаа. Тэгээд өглөө бол гапта ороод ирсэн. Гапа ерхий нөхчгсөн. Одоо доошоо нэг жорж ирэх магадлал өндөр байгаа. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан анхаарах. Гэхдээ миний харж байгаагаар нэг гапын хүчүүд унаад дахиад дэш гапта гарч ирсэн. Энэ л миний хамгийн их хаалгаттай. Тэгэхээр дэшээ гарч ирэх боломж нэг ийшээ нэг хадгалах уу эсвэл хэдүүлээ 14-өр барих уу гэдэг. 14 илүү гэд барих уу гэдэг асуудал тавигдаад байна. За тэгээд мэдээж хэдүүлээ чинь ойрт долларын индексийг цаг дээр нь тэгдэг шийдэх оруулаа. Тэгэхээр хэдүүлээ нэг
Тэглэр хэдүүлээ нэг заавалчгүй нэг юу хий та. Цаг дээр нэг техник шинжилгээ оруулъя да. За тэгээд цаг дээр мэдээж оруулахын тулд энэ чинь эсгэлтэй. Энэ чинь эсгэлээд нэг ингэж хэмжилт яваад тэгээд энэ ч угсаа 38.2 нь харагдчих доош дутуу ийсэн харагдчих ингээд за сэгцэн гээл. За тэгэд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар ихний ил чинь 38 14 доош 30 шууд 50 руу шийдсэн юм байна шүү дээ. 38 14 шууд 50 руу шийдсэн юм байна. 50 руу шийдсэн магадлал чинь ч баталгаа үүссэн юм байна. Баталгаа үүсээд 50 руу шийдэгдсэн. За 50 ч өөрөө доош 61.8 руу нэг орж ирсэн юм уу та. За тэгээд хэдүүлэнгийнх нь дээдлийн нэг харах хэсэг бол мэдээж 106. За тэгээд 106-аас дээшгээ ер нь 61.8 юм чи цаа нэг 14 чин ерөнхий хөдөлгөөнч өөрөө за еврогоо ороод ирэх юм да. Нөгөө нэг санийхаа хараад ирсэн 3 ерөнхийдөө ороод ирэх юм да. Тэгээд энэс цаашгаа ер нь өөр зэг байхгүй гэж долларын индексээр түнх бас зөв байх гэж бодоод байгаа. Ууг нь бол яг нэг хэдүүлэн ямар ч байсан анхааралтай харчлаа. Долларын индекс төр бол сүүлийн үед бол бас тодорхой хэмжээнд анхааралтай байх ёстой цаг ирсэн байгаа. За тэгээ ямар ч байсан хэдүүл харж байгаа. За тэгээ далтан дээр мэдээж жоохон тийм хог навшиг өдлөөд байна. Жоохон мэдэгдэхгүй. За тэгээ мэдээж энэ чинь ирчихэд энэ хооронд жоохон хэрээд байгаа харагдаад байна. 38 хамгийн дөрөв ирсэн шүү дээ. За тэгээд энэ дэр нэг ирч шалгах болов гэсэн. Шалгалт нь бол арай нэг жоох нойн нэрч шалгах. За тэгээд доошгоо ёроод юм бол нэг сэтгэл шиг л. Энд чинь дотаацсан юм чи энэ чинь ер нь бүхэл яг цэвэрхэн ирний гээд таамаг тавьчих болохоор харагдаж байна. 2593. Энийг сэтгэлх юм бол л доо. Энийг арай сэтгэлж чадахгүй бол энэ 7 хоногт ингэж нэг хэрхэн байсан шүү дээшгээ шууд гараад ирэх. Яригдэж байна. Гэтэ дайны нөхцөл байдал бас яах нь гэдгээс хэм шалтгаалж гадна шүү. За тэгэхээр ямар ч байсан хэдүүлэн гарч байгаагаар доор бол яалтчгүй 2593 гэдэг ярилцаалж байгаа шүү гэж хэлүүлээд үнчи. За тэгээд 2593 гэдэг кэш бол байгаа гэдэг үнчи. Энэ зургаар бол жоохон бохираар хамгийн хэцүү юм. За тэгээд 94.5 гэдэг 94.5 ч дээшгээ дутаацсан тэгээд. Хэдүүлээ чи 2674 гэж ярьжсэн шүү дээ ууг нь. Тэгсэн чинь дутаацсан. Харин явах боломж нь энэчнээс өсөх ёстой. Энэчнээс мэдээж 61 магтсан шийдэл хөдөлгөөн шууд дээшгээ нэг гараад ирэх ёстой. Гэхдээ мэдээж хэдүүлэнгийнх нь анзаарч байгаагаар энэ ч бол их тийм хэвлэлтэй хөдөлгөөн болчихж байгаа. За нэг доошоо харсан туг юм уу те? Ямар ч байсан тийм хөдөлгөөн үүсэж байгаа. Энийг бол бас ерөнхий тодорхой хэмжээний бол мэдээж харуулна. Заавалчгүй тодорхой хэмжээний жилдэр заавалчгүй нэг анхаарч ажиглана. Тэгээд дээр бас дутаацсан. Гүйцэж чадаагүй нэг тийм гоё гүйцэж чадаагүй харин гүйцэх боломж нь энэчнээс үсэхтэй гэж харж байна. За тэгэхээр мэдээж энэ зургаараа бол хэдүүлэн хийсэн зургаар бол яваад байна. Ууг нь бол гэтээ нэг зургийн тутам уншилт энэчнээс гарч ирж байгаа. Энд чи заавал нэг ярал байсан яагаад. Ууг нь 76 дээшээ бас дутаацсан. 60-74 гэдэг нэг жоохон үзүүртэй гэж ярьжсэн шүү дээ. Гэхдээ энэчнээс мэдээж импульсын том хөдөлгөөн орж ирж байгаа. Энэ том хөдөлгөөн дээр бас ачаалал үүснээс ёстой. Өнөөдөр ч мэдээж 7 хоногийн эхний өдөр тодорхой хэмжээний хөдөлгөөн дээр заавалж ачаалал. За тэгээд энэчнээс хуурч байгаа нь ийшгээ яг үсэж чадахгүй эсвэл дээшгээ нэг татахгүй гэж хараад байна. Дээшээ өсөх юм бол ерөнхий 2 цаг болох тодорхой байна. Харин дээшээ өсөд энийг сэтгэлж чадахгүй бол гэж байгаа. Энийг сэтгэлж чадахгүй бол заавалч доош нэг шалгалт хийнэ. Энийг сэтгэлж чадахгүй бол шүү. 2644-ийг ерөнхийдөө сэтгэлж чадахгүй бол доошоо заавалч нэг шалгалт хийнэ. Энийг хэдүүлэн анхаарах. Гэтэ ойрын үед алтны ерөнхий хөдөлгөөн бол мэдээнээс биш ихэвчлэн
мэдээж ойлгомжтой мэдээнээс биш тодорхой хэмжээний дайны хөдөлгөөнөөс үүсдэг. Импульс хөдөлгөөнүүд нь дандаа ерөнхий импульс хөдөлгөөнүүдээ эсвэл шокуудаа ер нь дайны нөхцөл байдлаас илүү суурь мэдийн дээр ач холбогдох болцсон. Тэгэхээр ерөнхий хөдөлгөөнөөрөө мэдээнүүд төр нэг тийм амар том хөдөлгөөнүүд бол хийхгүй гэж би бол хувьдаа таамаглаад байгаа. Тэгээ хэдүүлээ ямар ч байсан анзаарч ажиллахад л байна. За тэгээд мэдээж ойлгомжтой хэдүүлээ хүлээцдэг суун. За тэгээд 2643 эсэлэхгүй бол доош заавалч нэг шалгана. 2600 авцсан. Заавалч нэг шалгана гэж үзье. Тэгэд энэ ёроолыг бол угаасаа хэдүүлээ харж байсан. За тэгээ мэдээж ойлгомжтой энэ доороос энэ зургууд ерөөс задраг байгаа шүү дээ. Ерөөсөө задраг байгаа. Тэгэд харангуут ингээд бас л бүтэн сэтгэл чадаагүй. Бас л бүтэн сэтгэл чадаагүй. Тэгэл бас л 2670 гэсэн хайшч байсаар л байна. Энд чи бас дутаацсан. Нэг хөгийн юм. Тэгээд 38.2-ыг ерхий сэтгэлж чадахгүй бол бас доошгоо нэг явуулна. Гэхдээ энэ дэр ханшвал заавал таарч үзүүртэйгээ бол таарч байгаа. Энэ зургууд бол ер нь задраагүй гэдгийг бол хэлэхэд бол маш ойлгомжтой. За тэгээд 2640-д 50-аас ерөнхий хөдөлгөөнүүдийн хамгийн багцаа хөдөлгөөнүүдийн яг шийдвэрлэх мөч гээд байгаа зэг чинь энэ ч л байгаа. Энэс цаашгаа сэтгэлгүй үгүй юу гэдэг нь шалтгаалах гад байна. За гэхдээ яг хөө мэдээж энэ чинээс цаашгаа ч 180 183 п. Энэ чинээс бол бай ороод 100 180 200 п бол барихтал асуудал гарч байна. Гэтэ бол хэдүүлээ бол асуудалгүй. Арчаандаа бол хэдүүлээ бол асуудалгүй гараа явчихна да гэж бод сайхан анализтай сайхан бэлтээ суурь мэдэнтэй сайхан шинжээд тэгээ болно дөө. Болно штэ. Тэ. За тэгээд мэдээж 30 минутын үдсэн дээр хэдүүлэн би чинь жүмс зүг баггүй. За тэгээд эн чинь нэг ёроол үүсгэж байсан. Энд чинь гоё тохиолдол авсан. 23 дээд дэшгээ 50 руугаа мэдж шийдсэн. За тэгээд 38.2 ороод ирчихсэн дэшгээ 61 рүү шийдэх ёстой байсан. За тэгээд мэдээж эн чинь өөрөө далдсан мөр шалгалт гэж үзэх боловч жоохон бутаачаад доороо гүцсэн. Сонир. Аюу сан. Тэ нэг хогийн юм юу гэж чи ингээд яг бариад яг таарна. За ямар ч байсан доороо бол илүүтэйгээр гүцээсэн юм байна. За тэгэхээр ёроолыг ер нь хандсан гэж хэлж бас болж байна. Гэхдээ 23.6 ч өөрөө дэшгийн нэг татах хөдөлгөөн ч өөрөө 2647. За тэгээд баг том цагаарч тэр баг зургаарч тэр 2643 46 50 хавцаа бол заавалч нэг том эсэргүүцэл байна гэдгийг бол хэдүүлээ харуулж байна. Тэгэхээр энийг нэг гоод хэдүүлээ нэг ингээд гоё буцурч чадахгүй юм шүү дээ. За тэгэхэд ямар ч байсан хэдүүлэнгийнх нь харж байгаагаар 50 бүрийн сэтгэл хараад бол одоо ингээд за үнэхээр халсан дээр санаа зовх юмгүй болчлоо гэж бас таамаглаж бас болж байна. Гэхдээ хэрвээ сэтгэл чадахгүй бол бас л асуудалтай доошгоо нэг зэг тэр доор байгаа зэгийг заавалч хүн гүцэн дээ гэд дайрч хуй дээ гэсэн бодлол байна. Тэр хэдүүл ямар ч байсан алтан дээр тодорхой хэмжээнд дээр заавалч хүү анхааралтай байх ёстой. Гэсэн чинь чи юм крут ойл яваад тийм. За крут ойл дээр хэдүүл бас ярих байгаа. За крут ойл дээр мэдээж ярина. За крут ойл өөрөө ер нь жоохон хөдөлгөөнд бас саарамгчсан тий. Ерөнхий хөдөлгөөч өөрөө саарамгчсан байгаа да. За тэгээ хэдүүлэнгийнх нь харж байгаагаар эн чинь даунтренд эхэлсэн. Даунтренд эн чинь ирээд мэдээж ойлгомжтой хүчин саарамгцсан гэдэг асуудлыг бол ойлгомжтой ярьж байгаа. За тэгээд крут ойл ихнийхэн ёроолын зэгтэг уусаа ирч гисэн ихний зэг. Ер нь ёроолын зэгтэг ирч гисэн энийг бол цаашаа хэлмээргүй байна гэдэг асуудлыг бол бас ярмаар л үнэтэй.
энэ чи хэрвээ уналтын хөдөлгөөнийг дуусгачих юм бол энэ чи ерөнхий хөдөлгөөний чинь одоо нэг гоё юу бол дуусч байна гэж үзэж болно шүү дээ хэдүүлээ. Нөгөө Яраалах чинь гэж үзэж байна. Тий. Ерөнхий яраал ахичина гэж үзэж байна. За тэгээд 4 цаг руу шилжих юм бол энэ чинь нэг файны зэрэг дараа доошоо явах заавч нэг юм дутуу заахад их хогийн. Тэгэд энэ чинь ерөнхийдөө жоохон баха 3 хүртэл ямар ч байсан жоохон. Тэгээд уусаа crude oil өөрөө хэдүүлэн яраалын цаг хэлсэн. Тэг ямар ч байсан хэдүүлэн анзаарч ажиглаж яах нь байна. Энэ зургийг чинь за өмнөх 7 оны 5 дахь өдөр тавьсан санагдаад байна. Тэгээд мэдээж 1 цаг руу ороход бас яраал доош хөрвөл мэдээж ороод ирсэн. За энэс доошоо ойлыг бол явуулна. Ууг нь. За тэгээд 50-аас ороод ирсэн. Энэ төвд ч угаасаа тодорхой байсан. 23-аас доош шүү. Одоо шууд дээшгээ харьцангийнхаа онцлог гэдэг асуу. Би бол яг одоо л бэлэн байна. За тэгээд crude oil өөрөө баг цагаар марч жоохон хатаасны яваад. Тэгээд дээрэс нь чинь үүсгэсэн баг гурвалж чинь 3 удаа хэлсэн. За одоо ерөнхий хөдөлгөөн чинь задрах ёстой байх гэсэн юм шийдвэрлээд тавихад бол бэлэн болцсон байна. Тэгээд одоо за нэг тиймэрхүү байна. За тэгээд 14-ийн хөдөлгөөний тохиолдолд дөнгөс сайхан авчлаа тий. Хөдөлгөөнийхэн дөнгөс ярьжсэн 14-ийн тохиолдолд одоо л авчлаа. Одоо дээшгээ шууд sub гэ гараад ирэх хэрэгтэй. Sub гэ гараад ирэх хэрэгтэй. Дээшгээ одоо ингээд 68 40-ийн тохиолдолд авц. Одоо шууд дээшгээ 69 25 юм уу 69 66 63 хайцсан. Ихэд гараад ирэндээ гэсэн итгэл бол миний хувьд байна. Зөв шууд дээшгээ явж болж чинь. 70 рүү. Ер нь бол явхад бол асуудалгүй харагдаад байгаа. Гэхдээ жоохон ойр нь ойлж жоохон айгаад байгаа шүү дээ юм шиг. Гэхдээ ойл төр бол нэг тийм айгаад байгаа харж байгаа. Яг нэг хэмжээс хийгээд байгаа шүү дээ. Тэгээд хэдүүлээ ямар ч гэсэн энэ хэлт бол чиглаад байх. За тэгээд ойл төр бол ганц айх ёстой ганц yorол энд ороо энэ 60-70 рүү буцаж унаад ороод ирэх би дээ гэдэг судлал байна. Өөр ямар ч болоо. За тэгээд мэдээч Nasdaq хэдүүлээ бас нэг эргүүлээд харна. Nasdaq-ийн хувьд бол 38-аас 61 рүү гээд нэг ороод ирсэн. За доошоо дахиж нэг засвар хийх ёстой гэж харах уу? Эсвэл шууд дээшгээ гэж харах уу? За ямар ч байсан 61.1 энэ уналтын хөдөлгөөнөөс 61.8 сэтгэж чадахгүй байгаа миний хувьд бол анхаарал татаад байгаа. За хэрвээ дайн одоо үнэхээр дайтахаар болчих юм бол одоо баг дэлхийн 3 дугаар дай гэлтэй дээ шүү дээ. Үнэхээр дайтахаар болчих юм бол индексүүд ер нь унах хэвээр. Тэгэхэд бол хэдүүлээ бол алтан дээр баядаж явхад индексүүд сайхан сэлбэд бол за нэг 5 сарын дараа гэхэд бол за 5 сар гэхэд чаашаа би за нэг 2-3 сарын дараа бол нэлээд ашигтай гарч ирэх шүү. Хэрвээ үнэхээр дайтахаар болчих юм байна шүү дээ. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан Nasdaq дээр бол тодорхой хэмжээний анхаарал хандуулах хэрэгтэй. За тэгтээ мэдээж ойлгомжтой зүгнийхэн тохиолж байгаа хэдүүлээ нэг тийм юм шиг. Юу их нэг тийм сүд бадруулаад байх шаардлага байхгүй. Нэг цагийнхан зургууд чинь 100-ын төлөвлөж өөр явч л байна. 200-ын төлөвлөх хэмжээс бол баригдчихл байгаа. Хэдүүлээ ингээ гоё анзаарах хэрэгтэй юм. 100-ын төлөвлөлөнд баригдаж байгаа шүү. Хэдүүлээ маш тодорхой анхаарах хэрэгтэй. Зя. Ойлгомжтой. Хэдүүлээ ямар ч байсан 4 цаг дээр гарч байгаа хөдөлгөөн чинь өөрөө. Гэтэ нэг юм хэдүүлээ стресс мэдэр харагч байгаа цэвэрхэн яваад байгаа. За тэгтээ мэдээж нэг цагийнхан хөдөлгөөн дээр хэдүүлээ нэг энэ хооронд нэг заавалчсан нэг стресс тавьж үзэх ёстой гэдэг юм. Боддог юм байсан. За ингээд энэ бүтэц зунгаалтай гоё болоод байна. За энэс цаашаа ерөнхий хөдөлгөөн цэвэршиж байгаа учраас хоёрын цэвэрхэн харагдаж байгаа учраас цааш шивчтэй. За тэгээ 61.8 рүү 38.9 ороод ирсэн 23-д нэг хөдөлгөөний төвчний болж ирсэн 14. За мэдээж ойлгомжтой хэдүүлэн дараагийн хаах статистик бол 23. За заавалч би шиг нэг шил хөдөлж байгаа юм байна.
Ямар ч байсан бол чин цаг мэдээж нэг өдөр банк бол нэг тийм граф маптай бол авч ирв. Тэгэхээр 23 байх уу эсвэл шууд нэмээс орж ирэх үү? 14-өөс шууд нэмээс доош орж ирэх үү? Гэтэ ингээд харахад бол ингээд константин тус ингээд аль хэзээний сар мөчсөн 23-аас ерхий өсөлтийн трендийн хөдөлгөөн бол явж эхэлнэ гэсэн там бол одоохондоо байгаад байна. За тэгээд хэдүүлээ бол мэдээж стак дээр арилждаг хүмүүс байвал мэдээж ойлгомжтой хэлсэн юм байна. Гэсэн чи яас урд ирвч. За. За тэгээд мэдээж хэдүүлээ цэгүүдээ гаргаад авцсан. За хэдүүлээ ерхий энэ 7 хоног бол маш анхааралтай байх 7 хоног хэлсэн шүү мань. Нэг бол анзаараарай, ажиглаарай. За тэгээд ярих юм шиг байна тий. За тэгээд бас манай ярилцагчд маань техник шинжилэгчд маань ч гэсэн ирэх хэрэгтэй бол ажиллагаа харж байгаа байх хэвлэл юм учраас ийм зүйлсүүдээр анхаарад цаашаа 3 дахь өдөр үслээ. За хэдүүлэнгийнх нь харж байгаагаар за ямар ч үсэн EDP non-farm-ийн өмнө заавалч өдөр нэг анализын сэдвэр заавалч анализ бол орно. За тэгээд 4 дахь өдөр бас unemployment claims. За 3 дахь өдрийн ерөнхий unemployment claims-ийн одоо юу нь бол тодорхойлчих баг. За тэгээд шинжээчдийн дүгнэлтээр unemployment claims бол нэг тийм амар том өөрчлөлт гарна гэж бол уусаад үгнэхгүй байгаа юм байна. За тэгээд EDP non-farm ч гэсэн ерөнхий ямар амар том үзүүлэлт төр зүрж байна. За хэдүүлээ заавалчгүй 5 дахь өдөр бол заавалчгүй угаасан анализ л орох юм байна. Энэ 7 хоног бол заавалчгүй анхааралтай байх 7 хоног бол заавалч муу юм байна. Хэдүүлээ бол харж л байх юм тий. Харж л бай. Одоо яа гэх вэ? За тэгээд хэдүүлэнгийнх нь арилжааны нөхцөл байдал бол ерөнхий төлөв иймэрхүү байна. Тэгэхээр хэдүүлээ маш чиглаатай байх хэрэгтэй. За тэгээд хэдүүлсэн ороод ирчихээ. За. За хэдүүлэнгийнх нь чиглэх ёстой зүйлсүүд нэг иймэрхүү зүйлсүүд байна. Ямар ч байсан сүр мэдэн хэмжээний мэдээлэлүүд бас өгөөд явна. За тэгээд анхааралтай байгаарай. За энэ 7 хоногийнхны арилжаанд нь бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд энэ шинжиж хэлчихээ. Бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд энэ 7 хоногийнхан 3 дахь өдөр дахин уулзцгаая. За тэгээд манайхан сайхан арилжаарай. За баяртай.